Сайн байцгаана. Өнөөдрийн бодлоор би та бүхэнд өдөр тутамд маш тохиромжтой энэ амархан бодлыг хэрхэн хийхийг үзүүлэх болно. Ингээд хамгийн ихэнд би суур кремээ тавьж өгсөний дараагаар пудрээ тавьж өгсөн байгаа. Дараа нь энэ цайвар өнгийн пудрыг би нүдний доод хэсгээр юун дээрээ Т хэлбэрээр буюу дух, хамар, мөн эрүү хэсгээрээ тавьж өгч тослогоо илүү багасгаж өгдөг. Дараа нь энэ үзэгтэй жижиг багсаа ашиглан боронзоо хацрын ясны хэсгээрээ тавьж өгнө. Мөн шанааны доод хэсгээр мөн духны гадны хэсгээрээ баг зэрэг дуусгаж тавьж өгдөг байна. Үүний дараагаар жижиг багсаа ашиглан гэрэлтүүлгээ хацрын ясны хэсгээр мөн хамарны өндөрлөг хэсгээр мөн уруулын дэцгээр тавьж өгсөн. Дараа нь хөмсгөө бодохдоо би харандаа олон өнцгтэй багсаа ашигласан байгаа. Нүдийн бодлын үед эхлээд биений өнгөтэй тэнийг би суур болгон тавьсан. Цайвар бор өнгийн тэнийг том багс ашиглан хөмсгний ясны дооцсгээр уусгаж тавина. Харин зөв хэсгээрээ би саадай цайвар өнгийн тэнийг юмсан. Мөн цайвар тэнийг нүдийн дотор хэсгээр би гэрэлтүүлэг болгон тавьсан. Гэт бор өнгийн тэнийг ашиглан хамраа өндөрсөн мөн хөмсгний доод хэсгээрээ сайдар уусгаж өгсөн байгаа. Нүдийн доод дотор хэсгийг цагаан өнгийн харандаагаар буудсан. Ингэснээр нүд маань илүү том харагддаг. Дараа нь бор өнгийн харандааг ашиглан доод сормоос хэсгээрээ би тодолж бодож өгсөн. Мөн tight line буюу дээд сормосны дотор хэсгээр би бор харандаагаараа тодруулж өгсөн. Ингэснээр контур тавиагүй хэрнээ нүд маань илүү тод харагддаг. Нүдийн гадны хэсгээрээ баг зэрэг сүүл зурж өгсөн байгаа. Нүдийн дотор хэсгийг тодулж өгсөн. Гэт би бор өнгийн тэний илүү параан болгож бодож байна. Нүдийн доод гадны хэсгээрээ жижиг багсаа ашиглан бараан бор өнгийн тэнийг нэмсэн. Өнөөдөр химийн сормосгүй бодол учраас би сормосаа энгийнээр бодсон. Уруулын бодлын хувьд эхлээд бальзамаа түрхэнэ. Дараа нь би тод өнгийн уруулын харандаа буюу чинэлэга өнгийн харандаагаар би уруулаа хүрээлж бодсон. Дараа нь улаан өнгийн бодгаараа багсаа ашиглан бодсон байгаа. Хэрвээ танд тухайн уруулын бодгийн харандаа байхгүй бол яг нэг иймэрхүү ягаан төрлийн уруулын харандааг ашиглаж бодож болно. Ингээд хазар өнгөлч хуудын цайвар хазар өнгөлөгчийг хазарны алим хэсгээс боронз руугаа баг зэрэг уусгаж тавьж ингэж бодлондоо илүү өнгө оруулж өгсөн байгаа. Мөн баг зэрэг хамарны үзүүр хэсгээр уусгасан. Ингээд өнөөдрийн бодол дуслаа. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодолд хүртэл баяртай.